хичээлээр ноогдол шиг түүний төрлүүдийн талаар өнөөдөр дэлгэрүүлэн авч үзцгээе. Өнөөдрийн хичээлийн зорилго ноогдол шиг гэж юу вэ? Ямар төрөлтэй юм? Эхлэн бод бүртгэлд хэрхэн яаж бүртгэдэг талаар дэлгэрүүлэн үзцгээе. Компани удирдлага ноогдол шиг болохдоо баримтлах тодорхой бодлого боловсруулдаг. Тэр бодлого дээрээ тухайн компанид ноогдол шиг эзэмшигчдийн хэдэн хувийн ноогдол шиг болох юм? Нийт хувьцаа эзэмшигчийн хэдэн хувь байх юм? Нэг төвөргөнд нэг шиг хувьцаа хэдэн хувийн ноогдол шиг болох вэ гэдэг талаараа энэхүү бодлого дээрээ дэлгэрүүлэн бодлого боловсруулдаг байна. За компани бүрийн ноогдол шиг бодлого өөр өөр байна. За хэрэв тухайн жилд компани ноогдол шиг болохоор шийдвэрлсэн бол дараах үе шаттайгаар ноогдол шиг болно. За нэгдүгээр үе шат нь бол ноогдол шиг зарладаг. Энэ үед нэг ч хувьцаа хэдийн хэмжээний ноогдол шиг болох тухайгаа ерөнхийдөө хөрөнгө оруулагчдаа зарладаг. За зарлахдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн хэрэгслийг ашиглан зарлав. Хоёрдугаар үе шат нь бол ноогдол шиг бид бүхэн бүртгэв. Энэ нь нийт хэдэн хувьцаа эзэмшигч байгаа юм. За хувьцаа эзэмшигч маань хэдэн яг үндсэн хувьцаа эзэмшигч байна гэдгээ илүү шинжилэн бүртгэлээ сайжруулдаг гэсэн. За гурав дахь нь ноогдол шиг хуваарлана. За энэ үед хувьцаа эзэмшигчтэй ерөнхийдөө ноогдол шиг болгоно гэж хэлж байна. Компани ерөнхийдөө дараах төрлүүдийн ноогдол шиг болгоно. Нэгдүгээр нь мөнгөн ноогдол шиг, хоёрт нь хөрөнгөөр ноогдол шиг, гурав дахь нь үрийн бичгээр ноогдол шиг, дөрөв дахь нь татан богдлын ноогдол шиг, тавд дахь нь хувьцаа оруулах ноогдол шиг. Өнөөдрийн хичээлээр эхний гурав буюу мөнгөөр ямар ноогдол шиг болохдоо нэгтлэн бод бүртгэл яаж бүрддэг вэ? Хөрөнгөөр болохдоо ноогдол шиг яаж болох вэ? Гурав дахь нь үрийн бичгээр ноогдол шиг болгож байгаа бол нэгтлэн бод бүртгэл хэрхэн яаж бүрддэг вэ гэдэг талаар дэлгэрүүлэн үзцгэнэ. Мөнгөөр ноогдол шиг энэ нь ерөнхийдөө ихэнх аж ахуйн нэгжтэй илүү дэлгэрэн нийтлэг байдаг. Нийтлэг олгодог ноогдол шиг. За жишээ од компани 2015 оны 1-р сарын байдлаар одоо нийт хувьцаа эзэмшигчтэй 2014 оны 12 сарын 5 сая төгрөгийн мөнгөөр одоо ноогдол шиг болгоно гэж зарласан. За тэгвэл зарлж байгаа үедээ дараах журналын бичиж бичнэ. Хөрөнгөлөгсөн ашиг тасны дээвдэд нь 5 сая төгрөг, ноогдол шиг үр тасны кредитэд нь 5 сая төгрөг. За тэгвэл бүртгэлдээ нэгтлэн бод бүртгэл бүртгэхдээ ямар нэгэн журналын бичих энийг маш сайн анхаарах хэрэгтэй. За ноогдол шиг төлж байгаа үед олгож байгаа үедээ ноогдол шиг үр тасныхаа дээвдэд нь 5 сая төгрөг. За мэдээж мөнгөөр олгож байгаа учраас мөнгөөр тасныхаа кредитэд нь 5 сая төгрөгөөр журналын бичихтэй бичнэ. Хоёр дахь төрөл буюу хөрөнгөөр олох ноогдол шиг. За тухайн компани маань ерөнхийдөө мөнгөөр олгохоос бусад хөрөнгөөр олгож байгаа ноогдол шиг хөрөнгөөр олох ноогдол шиг гэж хэлж байна. За энэ тухайн хувьцаа эзэмшигчдээ үр буцаагч тухайн хөрөнгийг эзэмшүүлж байна гэж өөрөөр ойлгох хэрэгтэй. За хөрөнгөөр ноогдол шиг олгож байгаа тохиолдолд тухайн хөрөнгийн зах зээлийн үн болон дансны үнийн зөрүүгээр олж юм гарцыг заавчгүй эхлэн бод бүртгэл бүртгэнэ. За хөрөнгөөр олгож байгаа ноогдол шиг үндсэн 3 төрөлтэй. Нэгдүгээр нь үнцаас олгож байгаа ноогдол шиг, бараамтралаар олгож байгаа ноогдол шиг, гурав дахь нь үйл хөдлөлт. За тэгвэл энэ гурван талаар дэлгэрүүлэн жишээн дээр тайлбарлаж үзье. Од компани 1 сарын 10-ны байдлаар за бүртгэлтэй нийт хувьцаа эзэмшигчтэй бараамтралаар ноогдол шиг олгоно гэж зарласан. За ноогдол шиг зарлах үед олгохоор тооцсон тухайн бараамтралын үн цэнийг тооцох хэрэгтэй. За тухайн бараамтралын өртөх нь өөрөө 4 сая 500 мянган төгрөг, зах зээлийн үн нь 4 сая 150 мянган төгрөг. За тэгвэл бид бүхэн энэ үед тухайн ноогдол шигийнхаа зах зээлийн үндэслэгийг нэгтлэн бод бүртгэл бүртгэн. Харин бараамтралын өртгөөр журналын бичлэгийг бичихгүй. Энийг маш сайн анхаарах хэрэгтэй. За журналын бичлэг нь хөрөнгөлөгсөн ашиг тасныхаа дээвдэд 4 сая 150 мянган төгрөг. За хөрөнгөөр олох ноогдол шиг үр тасныхаа кредитэд нь 4 сая 150 мянган төгрөгийн журналын бичлэгийг бичнэ. За тэгвэл бараамтралын өртөг зах зээлийн үн хоёрын зөрүүгээрээ олц юм уу гарцыг заавал бүртгэнэ гэж бид өмнө нь үзсэн. Тэгвэл энэ үе зөрүү олцсон олц юм уу гарц нь 350 мянган төгрөг. За тэгвэл бодох нь ямар тохиолдолд гарц үсээд ямар тохиолдолд олц үсэх вэ? Тухайн бараамтралын өртөг нь өндөр, зах зээлийн үн бага. Энэ тохиолдолд өртөг өндөр байгаа тохиолдолд бид бүхэн гарцыг төлөвшөөрнө. Харин өртөг бага байгаад зах зээлийн үн их байгаа тохиолдолд бид бүхэн олцыг төлөвшөөрнө. За
ингээд барамтралын үнэлгээний гарц тасны дээд 350,000 төгрөг, барамтрал гэдэг дансаа өөрийг нь бууруулаад хэр дийсэн 350,000 төгрөгөөр журналын бичлэгийг бичнэ. За нотлол шиг төлж байгаа тохиолдолд нөгөө хөрөнгөөр олж байгаа нотлол шиг үр тас хаах хэрэгтэй. Хөрөнгөөр олж байгаа нотлол шиг үр тасныхаа дээд 4,150,000 төгрөгийг тасыг хаагаад хэр дийдлэн бид бүхэн мэдээж нийт үнцэн нэртэй барамтралаар олох гэсэн учраас барамтрал тасныхаа хэр дийдлэн 4,150,000 төгрөгийг бичиж өгнө. 3 дахь төрөл буюу өрийн бичгээр олж байгаа нотлол шиг. За компани ерөнхийдөө хангалттай хэмжээний мөнгө өргөхгүй үедээ нотлол шиг төлөлтөө таслахгүй байх үүднээс өрийн бичгээр нотлол шиг олгодог. Өрийн бичгийн хугацаа нь 6-аас 12 сар байна. Жишээ нь од компани хувьцаа эзэмшигчдээ 6 сар хугацаатай. Дээрээс нь 10% хүүтэй ийм өрийн бичгийг нотлол шиг олгохоор нийт хувьцаа эзэмшигчдээ зарласан. За компани гүйцэтгэнд байгаа энгийн хувьцааны тоо 200 мянган ширхэг. За дээрээс нь хугацаанд 25 төгрөгийн нотлол шиг болгоно гэж тооцсон. За энэ тохиолдолд бид бүхэн ямар журналын бичлэг бичих вэ гэхээр за хоригдлогцоо ашиг тасныхаа дээд 25 төгрөгөний зах зээл бараг хувьцаанд үржүүлээд ингээд 5 сая төгрөгөөр хоригдлогцоо ашиг тасныхаа дээд журналын бичлэг 5 сая төгрөг, нотлол шиг тасаа гэртийн 5 сая төгрөг. За нотлол шиг бүртгэхдээ ямар нэгэн журналын бичлэг бичихгүй. За ингээд нотлол шиг төлж байгаа үед яах вэ? Нотлол шиг төлж байгаа тохиолдолд нотлол шиг өрийн бичиг тасныхаа дээд 5 сая төгрөг хүүгийн зардал. За хүүгийн зардлыг тооцохдоо маш сайн анхаарах хэрэгтэй. За тухайн өрийн бичиг 5 сая төгрөг үнэтэй. Дээрээс нь тухайн өрийн бичгийн хүү 10%. Ингээд үржитгэн 6 хуваах нь 10%. Яг тэгэхээр тухайн хувьцаа эзэмшигчдээ 6 сарын хугацаатай гэсэн учраас 6-д үржүүлээд 12 дугаар ингээд нэг сарын хүүгийн зардал нь 250,000 төгрөг байна. Үүнийг журналын бичлэгтээ тусгаж өгнө. Ингээ мөнгө өргөх таслаад хэр дэглэлтээ 5 сая 250,000 төгрөгөөр журналын бичлэгийг бичнэ. Ингээ өнөөдрийн хичээлээр нотлол шиг гэж үеийн за ямар төрөлтэй юм мөнгөөр нотлол шиг болохдоо ямар журналын бичлэгч үү, хөрөнгөөр болохдоо ямар журналын бичлэгч үү, өрийн бичгээр болохдоо ямар журналын бичлэг бичих вэ гэдэг талаар дэлгэрүүлэн авч үзлээ. Ингээ оюутнууд маань Монгол Улсын сургуулийн эдийн засгийн сургуулийн техник бодлого бүртгэгээс гаргасан дундчдын техник бодлого бүртгэл номны мэдлэг шалгах тестийн 1-ээс 10 дугаар бодлого байна. За бодлогын хуудас маань номны 627-629 дугаар хуудас дээр байгаа. Ингээд бодлогоо бодоод тухайн Gmail хаягаар илгээгээрэй. За ингээд анхаарал хандуулсан баярлалаа.